За инфляц өссөнтэй холбоотой дотоодын нэр төрлийн 12 бүтээгдэхүүн хамгийн үнэтэйгээр нөлөөлсөн эрчтэйгээр. За тэрний гол 12 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн 4.8% нь хоньны мах, ястаа мах бүтээгдэхүүн. За 2.3% нь гурил, тариа, гурилан бүтээгдэхүүн. За инхээр бид бол сүүлийн 3-4 жилийн хугацаанд энийг бодлогоор дэмжиж инфляцийг л бууруулах гэж байсан. Ингээ байгаа оног. За би танаас бол асууж байгаа асуулт бол яа мэрэгжлэх байх хэвээр. Дандаа ингээ татаас өгөөд яваад авах юм уу? Нэг бол бодлогоор хөгжүүлж байгаа салбараа бусад улс эх орны жишээтэй адилхан гайлын татвар дээр нөнгөлдөг ийм бодлогын шийдвэрүүдийг гаргаж дэмжих юм уу? Зах зээлийн хамгаалдаг. Тэгэхгүй мөнгө өгөөлөөл чинь үр дүнд хүрэхгүй байх гэдэг нь харагдаж шээ. Тэр энэ дээр бодлогын шийдвэр гаргах хэрэгтэй байна гэдэг нэгт хэлээд байгаа. Хоёр дахь юм бол учрал сайдын хэлж байгаа бол зөв өө. За инквайри сайд хариулт өгье. Дэлхийн нийтийн хамгийн тулгымцсан асуудал хүнсний хангамж болж хуурж байгаа. Хангамж хүртээмжтэй байдал. Дараа нь чанарын асуудал яригдаж байна. Бүх улс орн дотоод үйлдвэрлэж чадвараа нэмэгдүүлж байна. Монгол улс энэ бодлогыг хэрэгжүүлж байгаа. Бид хүнсний нөөц, хүнсний чадвар тийм сайн биш байгаа. Ковидын сургамж. Ахаад нэг сар ковид хугацаа үргэлжлэхэд бид ард түмнээ картын бараанд оруулахаас аргагүй байдалтай байсан. Иймд яаралтай хүнсний нөөцийг бүрдүүлэхийн тулд мал аж ахуйн салбарыг, газар тариалгын салбарыг, хөнгөн хүнсний салбарыг шийдэмгий дэмжих хэрэгтэй. Нэг том зүйл байгаа. Хувийн хвшилтэд мөнгө өгж байгаа. Сайд 5 тэрбумын хөрөнгө оруулалттай 99.5% нь хувийн хвшилт бодлогын дэмжлэг болж очиж байгаа. Хөнгөлтөө зээл хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрөө тэлэх, бизнес өргөжүүлэхэд зориулж байгаа. Үр дүн сайн гарч байна. Тэгэхээр энэ бодлогыг цаашдаа докторт авч явах ёстой. Тэгжээж бид энэ ирж уулзшгүй аюул зандлыг сөрж гарна.